Could this be a vision of our future? Now, let's take it back to Mongolia, because the Asian nation is struggling to contain the effects of desertification to the yellow dust storms that Korea has to face every now and again. In this area in the south side behind me, there were more than a hectare of trees. There's absolutely nothing left of them now. 기후변화로 몽골에서 그 많던 호수와 초원이 사라지고 대신 사막이 점점 넓어지고 있기 때문입니다. Монгол орны ойн сангийн нөхцөл байдал амаргүй байна. Монгол Солонгосын ногоо эрэмтсэл 2006 оноос эхлээд Монголын говь хэрийн бүсэд ойн зурвас байгуулах, модар жүлийн газар байгуулах энэ ажлуудыг хоёр орны засгийн газрын хэлтсээр санамжчгийн хүрээнд хийж эхэлсэн. За энэ төсөл хэрэгжүүлэх зорилго нь болохоор Монголын одоо энэ говь цөлийн бүсэд ойн зурвасыг яаж байгуулах вэ? Тэр байгуулсан ойн зурвасаа яаж үр ашигтайгаар ашиглах вэ гэдэг энэ гол концепцийн хүрээнд энэ одоо 500 га газрыг хойжуулад тэгээд сургалт мэдээллийн төвтэй модар жүлийн газрыг ижүүрнээр байгуулсан ийм ажлыг Төв аймгийн Лүн сум, Өмнөг аймгийн Далан задга тот мөн Баян цагт бол Загаа ойн зурвас байгуулахын ажлуудыг хийсэн байгаа. Хамгаалтсан, хашсан, ойжуулсан талбай бид нар харж байгаа тийм бүр шар торгоор бүтээсэн юм шиг харагдаж байгаа. Ном ногоон зүлэг дэвссэн юм шиг харагдаж байгаа. Энэ бол бүр одоо зүгээр хэлэх юм бол бүр өдөр шөнө шиг юм ялгаатай зүйл байхгүй. Тэгэхээр ийм зүйлийг хүн бүтээж болдгиймаа гэдгийг харуулт нь бол энэ үнэхээр гайхамшигтай зүйл байхгүй юм. Миний хувьд бол тэгж хардаг. Яг одоо ярихад хүртэл үнэхээр баяртай байдаг. Үнэхээр манай Монгол оронд тэр тусмаа ийм тал хэрийн ийм бүсэд те манай аймаг шиг ийм хатуу хөрсөнд бид ингээ мод ургуулад тариад одоо энийг ахаад цааш нь ингээд дамжуулаад гаргана гэж бодохоор л өөр ирэхгүй бахархалтай байдаг. Модо мэдээж гоё санагдаж байгаа. Тэгэхгүй бол манайх ч амар шороотой гарахлын илнүүл шороо тэгэл өвлөн нутаа тийм үед бол ер нь бол ойрхон модтой ахчихсмаа л амар байдаг. Тэгэхгүй бол хүүхдээ залгын харахад надаа л хоол явдаг. Тэгэл амар зүгжрөөтэй ер нь айгүй үзээд л дөө. Тэр амар татдаг байгаа. Ер нь цэвэр агаар тэгээд өвчин тус мус нь баг болж байгаа. Тиймэрхүү тийм болохоор айлтгаар цэцэрлэгчүүлэлтийг бол ер нь айлтгаар хийжлээ байл сайн гэж бод. Тэгээд нэг бид нар ч нэг хүүхдтэй хүмүүс хүүхдтэй ингээд гадаа тоглуулахад айлтгаар ногоон байгууламжтай байвал зүгээр юм. Хүүхд нь ингээд цементэн дээр тоглож байгааг харахаар айгүй хэцүү санагдаад. Тийм. Энийг мод тарьж үзсэн үү гэж асууж. Үзчихээс үү.
одоо тийм ингээд мод тарьж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд амар гоё ингээд байгальтаа ингээд амар гоё хөрөнгө оруулалт тэгээд хөрөнгө оруулалт тэгээд үгүй ер нь бол ингээд нэг тийм амьд зүйл бүтээсэн юм шиг санагдаж байна. За манай ногоо орон төслийн 3 дахь шатны одоо мод өржүүлэг газрын үйл ажиллагааны гол зарчим нь бол Монгол улсын ерөнхийлөгчийн тэрэн модны үндэсний хөтөлбөртэй нэлээд уялдаж тэр мод үндэсний хөтөлбөрийг давах одоо ард иргэдээс сургах гол миний зарлаг тийм Монгол улсынхан тодорхой хэмжээний ногоон байгууламжийг бий болоход гар бие оролцсон гэсэн үнэхээр сайхан байдаг. Яг тэр үе маань агуу сайхан талбайдан байх л гоё байдаг. 예, 저는 경북 김천에서 온 송태범이라 하고요. 32년간 경상북도에서 농업교사, 조리교사를 하다가 몽골로 오게 되었습니다. 조림지 내에 농사 지을 수 있는 땅이 많으니까 그 농업을 접목시켜서 그 소득 창출을 시켜가지고 그 소득으로 인해서 이제 그 숲을 보호할 수 있는 자금을 지역 주민들한테 그런 뜻으로 이제 그 한 혼농 임업 그 사업지입니다. 내년부터 나는 수박을 자기 집에서 직접 해보겠다는 주민이 있어요. 사료 작물을 키운다든지 이럴 때 내게 이제 자문을 구하고 싶다 뭐 등등. 앞으로 이제 조금만 더 확대되면은 이 지역에서 원예 작물 채소 뭐 토마토나 수박이나 고추나 뭐 이런 것들이 곧 확산될 것 같은 느낌이 듭니다. Өвсгөл аймгийн ард иргэд энэ жилийн хувьд бол маш сайн мод тарьцгаасан. Өрх бүр 5 жимсний мод 5 шилмөст мод гэсэн юутагаар 1000 өрх тарьсан. Гэтэ манад нөгөө шилмөст мод нарай тарилт нь гаргахаар гарч ирээгүй байсан. Ер нь бол мөрөн сум маань өөрөө яг энэ хавар бол маш их шуурдаг. Цагаан хавар бол аимшигын цагаан шороо шуурна. Тэрэнд одоо ямар ч сан шороо, салхи шорооны хамгаалт болоод энэ талбай бий болоод хамгаалт ер нь болж чадж байгаа. Хамаагүй өөр. Одоо манай эндээс шороо босдог гэсэн бол одоо урдуур нь энэ хойгуур нь ингэ шороо босч явдаг болсон. Мөрөн сумынхан одоо нэг ойлгоод бидний ажлыг дэмжиж байгаа. За буган тосгон манай өөрөө болохоор төмрийн маш өндөр эрсдэлтэй бүс тооцогддог яг Монгол улстай. Тэгээд жилд ер нь 5-аас доошгүй төмөр гардаг. Энэ жилийн хувьд болохоор маш олон төмөр гарч байгаа. Бараг 7 хоноод нэг төмөр ч юм уу 5 хоноод нэг төмөр гараад байгаа. За тэгээд бид нар 1-р шатандаа ерөнхийдөө бол тарьж ургуулад ойжуулаад ирсэн. Ингээ 3-р шатанд болохоор бид нар хамгаалыг арчлын нөгөө ургуулсан ойгоо хамгаалыг гэдэг үгдээс бид нар нөхөн сэргээлтийн ажлыг оруулж ирсэн байгаа юм. За тэгээд үүнтэй холбоотойгоор манайх төмрийн хяналтын систем байгуулж байгаа. Мөн 630 хөтөлбөрт нөхөн сэргээлтийн ажлыг ихээр ингээд ажиллаж байгаа. Монгол орн маань өөрөө хойдолтой Сибирийн тайгтай уралтай элсэн цөлтэй говьтой юм онцлогтой нутаг байгаа. За тэгээд
энэ Сибирийн урд үзүүрийг бид нар үргэлжлүүлэн тарж ургуулах нэг шаардлагатай. Мөн дээрээс нь сүлжилт явагдаж байгаа учраас сүлжилтөө сэргийлэх тул бид нар зайлшгүй мод тарих шаардлагатай байдал үүсэж байгаа. За бидний хийж байгаа ажил ерөнхийдөө бол хүний нүдэн дээр ил байдаг. Мэдээж мод ургасан тохиолдолд бид нар сайн үнэлгээ авна. Тийм учраас мод ургасан тохиолдолд мод маань гараад ирчих гэсэн сайхан эрүүл ургаж явуул гэж магтаал авна да. Нарстай болгохын тулд илүү гоё том зорилготой, том мөрөөдөлтэй амьдарч байна. Да ер нь энийг гоё болгоно л гэж бодож байгаа. 4, 5, 10 жилийн дараа илүү гоё болгохын тулд энэ доо хүн бол 10-аад хүн ажиллаж байгаа шүү дээ. Одоо бол бүгдээрээ л чин сэтгэлээсээ зэрлэгч байсан зулгаагаад л ер нь чин сэтгэлээсээ ярихтал бахархалтай байдаг бид энэ ажиллаараа. Үнэхээр бахархалтай. Энийг улам илүү гоё болгож ахаад 4, 5 жил ингээ үргэлжлүүлээд ажиллаад л авах хүсэл сонирхолтой. Ийм байгаа нь бол энэ бол гайхамшигтай зүйл.